Тэргээ. За энэ нэг чухал асуудал ярьж байгаа. Бид нар энэ эдийн засаг хөгжлийн яамныхны ингээ боловсруулаад ороод ирж байгаа, базаад ороод ирж байгаа энэ зүйлтэй бол бас танилцаад их тааламжтай хүлээж авч байгаа. Гэхдээ бид нар энийг маш чамбааруулах шаардлагатай байна. Засах шаардлага бас засаж сайжруулах зүйл бас нэлээд байна. Ялангуяа судалгаан дээр суурилж явмаар байна. Манай одоо яамдуудаас, салбар яамдуудаас юм ингээ өгж байгаа тоон дээр бас алдаанууд байна. Энийг хянах хэрэгтэй байна. Тэгээ энэ төлөвлөх гэж байгаа учраас бид нэг салбараа бас нэг сайхан эренблээд авчих. Өөрөөр хэлбэл салбар тулгараад байгаа асуудлуудыг ингэж гаргаж ирээд нэгтэлчих юм боломж энэ сайхан бүрдэх юм байна гэж ингэж харж байгаа шүү. Гэхдээ мэдээ залгамжтай байна. 5 жил учраас 26 онд ямар, 27 онд ямар байх юм, 30 онд юунд төрөх юм гэдэг энэ залгамжийг тэгээд тэр өсөлтийг бас анхаарал явах хэрэгтэй. Тэгээд энд бас зайлшгүй оруулах шаардлагатай тийм шалгуур үзүүлэлтүүд бас орхигдсон зүйлүүд бас харагдаад байх шиг байна. Тэгээд би энэ бүгдийг ингээд хилээд яг түрүү нийгмийн бодлого, хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорон дээр бас зарчмын зөрүүтэй саналууд гаргаад зарим зүйлээ бас хэлцээ. Тэгэхээр энэ тал дээр бид нар ингээд хамтраад ажиллах хэрэгтэй. Тэгээд нэг зарчим барих хэрэгтэй. 5 жилийн төлөвлөгөөгөө гаргаад бид нар 2027 оныхаа бас хөгжлийн төлөвлөгөө маань гарч ирнэ. Тэгээ хөгжлийн төлөвлөгөөн дээр тулгуурлаад 27 оны төсөв маань бас батлагдах ёстой. Бид нар сая 26 оны төсөв дээр бол бас л их харамсалтай л одоо эх жилийн боловсролын жил болгож байгаа мөртлөө солигтой зүйл оруулж чадаагүйдээ бас юм харамсалтай л. Тэгэхээр ерөөсө 27 оны хөгжлийн төлөвлөгөөнд ороогүй зүйлийг төсөвт оруулахгүй гэдэг ийм зарчмаа барина. Тэгхийн тулд 27 оны хөгжлийн төлөвлөгөө 5 жилээсээ гарах ёстой. За тэгээд асуух асуулт байж байна. Тэгээ үндсэн чиглэлийн манай өргөдлийн байнгын хороо учраас би бас энэ байнгын хороотойгоо холбогдуулаад асууя. 9-4-2-1 гадаадын хөрөнгө оруулагчдын өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг нэмэгдүүлнэ гэсэн байгаа. Тэгээд суур төвшнгөө болохоор 24 онд 25% тавь гэж авсан байна. Тэгээд би энэ дэр гайхаад байна л да. Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдол саналыг шийдвэрлэлт ийм бага байд юм уу? Энэ одоо ямар учиртай байд юм болоо гэдгийг асууя. Тэгээд 2030 онд бол энийг 100% хүргэнэ гэсэн байгаа юм. Тэгэхээр энэ одоо хууль зүйн яамных нь тий ямар арга хэмжээ авахаар ийм богино хугацаанд одоо 100% хүрчт юм бэ? За хоёрдугаар асуулт 7-гийн 2-ийн 2-1 гээд шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангах зорилтын хүрээнд иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн нээлттэй шүүхийн орчин бүрдсэн байдлыг хангана гэд 24 онд 0 гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр манайх ч одоо иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн нээлттэй шүүхийн засаглал байхгүй улс юм уу? Гэт тэрийг 73.8% 30 онд За хийн хариулах уу? Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдол маргаантай холбоотой 6 номер эдийн засгийн хөгжлийн яам. За эдийн засгийн хөгжлийн яам сүрэн арал. За эдийн засгийн хөгжлийн яамнаас эдийн засгийн эрх чөлөөний тухайн активч хуулийн төслийг боловсруулаад бол явж байгаа. За энэ хүрээндээ болохоор зөвшөөрөл мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, мөн дээрээс нь хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт бас явж байгаа. Тэгээд их хурл өргөн мэдүүлэхэд ерөнхийдөө бэлэн болоод байгаа. Засгийн газрын гишүүдээ саналыг бол аваад нэгтгэгдсэн байгаа. Одоо өнгөрсөн засгийн газрын хуралдаанаар бас хуулийнхаа төслийн боловсруулалтын явцыг бол танилцуулсан. За хөрөнгө оруулалтын хуулийн боловсруулалт дээр үүсэж байгаа нэг асуудал юу байсан бэ гэхээр хөрөнгө оруулалтын хуульд бас оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийн нэг үндсэн онцлог нь бас юу байгаа вэ гэхээр хөрөнгө оруулагчдын маргаантай холбоотой, гомдлыг шийдвэрлэхтэй холбоотой асуудал бас байгаад байгаа. Тэгэхээр одоогийнхаа байгаа хуулиар хөрөнгө оруулалтын тухай хуулиар гомдол шийдвэрлэх тэр процесс нь бас ойлгомжгүй байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах гэдэг саналын бас нэлээд хувийн энэ гомдол шийдвэрлэлтэй холбоотой байдаг. Тэгэхээр энтэй холбоотой бол нэмэлт өөрчлөлтийн хөрөнгө оруулалтын тухай хуулийн дээр холбогдох яг одоо суур журмалсан зохицуултыг нь хуулийн дээр нь тусгаад явж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол журмаар тодорхой төрлийн харилцааг зохицуулахгүй яг хуулийн хүрээнд гомдол маргааны шийдвэрлэлтэй холбоотой харилцааг хуулийн дээр нь тусгаад тэгээд тэр хүрээндээ болохоор засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар одоо хөрөнгө оруулагчдын маргааныг шийдвэрлээд тэрнэр нь хяналт тавиад хөрөнгө оруулагчдын тусдаа зөвлөл үүсээд зөвлөл маань болохоор маргааныг одоо гомдлыг шийдвэрлээд гомдол шийдвэрлэлт маань тодорхой одоо асуудалтай ч гэдэг юм те тэн дээр гомдол байгаад ах юм бол засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар энэ дээр хяналт тавихаар хуулийн нэмэлт өөрчлөлт нь бол явж байгаа. 5 жилийн үндсэн чиглэл дээр болохоор
үндсэн чиглэлийн 2 дугаар хавсралтын 9.4.2-1 хэсгээр хөрөнгө оруулагчдын эрх шийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгож, за гадаадын хөрөнгө оруулагчдын өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг нэмэгдүүлнэ гэдэг үр дүн бас тусгаж орж ирж байгаа. За үр дүн тусгаж байгаатай холбогдуулаад 3 дугаар хавсралт дээр шалгуур үзүүлэлт хүрэх төвшинг нь бас тусгаж байгаа. За 3 дугаар хавсралтын 9.4.2-1 хэсэгт гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлсэн байдал 2024 онд 25% байгааг 2030 онд 100% хүргэнэ гэж. Тэгэхээр бид нар 100% хүргэх арга замаа болохоор бид нар юу гэж харж байгаа юм гэхээр хөрөнгө оруулалтын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулаад гомдол шийдвэрлэх процессыг нь илүү хяналттай, гомдлыг нь тухайн цаг одоо тутамдтай шийдээд асуудлыг шийдээд явдаг тэр процессыг нь бас хуулийн нэрээр тусгаад явж байгаа. Тэгэхээр энэ асуудал маань шийдэгдэнэ гэж харж байгаа. Шүүхтэй холбоотой асуудал. Нээлттэй шүүхтэй холбоотой асуудлын хариулах 2 номер мигмар даргу. Хин хариулах юм. Тэр шалгуур үзүүлэлт энэ зорилтууд хаанаас орж ирсэн? За 1 номер эдийн засгийн хөгжлийн яам. Эдийн засгийн хөгжлийн яамны салбар дундын бодлого зохицуулалт хэлтсийн дарга мөнгөс өгөх гишүүний асуултанд хариулъя. За 5 жилийн үндсэн чиглэлийн бодлогын баримт бичгийн маань нэг онцлог нь юу вэ гэхээр 40 төсвийн ерөнхийлөн захирагчтай болвол одоо хамтарч ажиллаж үр дүнгуудээ болвол тодорхойлсон байгаа. За энэ нь бол одоо зөвхөн засгийн газрын байгууллагууд төдийгүй улсын хурлаас удирдлагын томилогддог байгууллагууд за мөн шүүх засаглалын байгууллагуудын одоо үр дүнг бол тодорхойлсноор онцлог байгаа. За энэ хүрээнд бол одоо засаглал гэсэн хэсэг дээр бараг 20 орчим төсвийн ерөнхийлөн захирагч нар та үр дүнг бол нэг бүрчлэн гэж тодорхойлсон. За үндсэн хуулийн цэц улсын дэд шүүхийн ерөнхий зөвлөлт гэх мэтчлэн бүх байгууллагуудын оролцоог хангасан байгаа. За энэ хүрээнд бол одоо шүүхийн байгууллагууд маань нөхцөл байдлын түн шинжилгээнээс эхлээд ингээд судалгаа нөхцөл байдлаа үнэлж ингээд үр дүнгуудыг тодорхойлсон. За энэ хүрээнд бол шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн энэ саналд бол иргэдийн хэрэгцээ шаардлагыг одоо бүрэн хангасан ийм шүүхийн барилга байгууламж болвол одоо Монгол улсад байдгүй гэдэг энэ нөхцөл байдлын түн шинжилгээний агуулга дээр үндэслэн одоо суур төвшинг бол тэг гэсэн энэ ирсэн санал дээр үндэслэн энэ үзүүлэлтээр бол авч тодорхойлсон байгаа. Гал одрох гишүүн тодруулъя. За тийм тэгэхээр сая хариулж байна л да хөрөнгө оруулалтын тухай хуулиа сайжруулна, процессын бас сайжруулалтын авах арга хэмжээнүүдэд төлөвлөнө гэдэг. Гэтэ энийгээ бүр их тодорхой хийгээд би бол одоо гайхалтай 25% байсан юмыг 100% хүргэнэ гэдэг байгаа чинь яг үнэхээр бодтой юм уу? Тэгээд эн чинь нөгөө өмнөх 5 жилд бид нар чинь маш бага биелэлтэл юунууд баталсан шүү дээ. Зүгээр чанар яриадсэн. Одоо бид нар тоогоор хэмждэг юм руу орох гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ арга хэмжээнүүдийг сайн нарийн төлөвлөх хэрэгтэй байна. Манай Лувсан жамц гишүү хэлээд байгаа. Хэмжиж чадахгүй бол төлөвлөж чадахгүй, төлөвлөж чадахгүй бол хэрэгжүүлж чадахгүй гэдэг. Тэгэхээр бид нар өнөөдөр хэмжих шалгууруудыг л тэгээд тэрийг яаж явах гэдэг энэ процессыг яриад байгаа. Тэгэхээр энэ тал дээр л бүгд хамтарч ажиллая. Би бол одоо боловсролын салбарын хүн. Энэ сургуулиудын тэр стандарт хангасан барилга байгууламж, сургуулийн барилгаас эхлээд багшийн хомсдлыг одоо хэрхэн арилгах вэ гэдэг талаар тодорхой саналууд гаргаад ингээд яваад байгаа. Тэгэхээр их хурлын За үг хэллээ. Саналуудыг манай ажлын хэсгийнхэн бас сонсож байгаа. Тэгээ энэ дээр том ажлын хэсэг угаасаа улсын хурлын дэд даргын захирамжаар гарч байгаа учраас энэ саналуудыг тусгаад өшөө сайжруулах зүйлсийг анхаарат явна зэ гэж бодчих. За ганц зөргийг Лувсан жамц гişүү асуулт асууя.